Сайн байна уу? Юуны өмнө та өөрийгөө товч танилцуулна уу? Намайг Дорцрогийн мөнгөн цэцэг гэдэг би Улаанбаатар хотод төрсөн. Чингисийн талбай бараан талд өсөж зүүн талд хичээлдээ явдаг гэсэн. Би 80-ад оны ихээр Германд очиж амьдарсан. 90-ад оны ихээр анх компанийнхаа суурийг тавьж ийсэн. 2000-ад оноос эхлээд Аз орнд жишээлбэл Хятад, Казахстан гэх мэт оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоогийн байдлаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. За, хүн зорилгодоо хүрэхийн тулд яг яах ёстой вэ? Юу хийх ёстой вэ? Хүн зорилгодоо хүрэхийн тулд мэдээж зорилго тавина. Тэр зорилгондоо хүрэхийн тулд урдаар өөрийгөө таних хэрэгтэй. Би ямар зан төрхтэй хүн юм бэ? Миний мэддэг юм юу вэ? Миний чаддаг юм юу вэ? Би юунд дуртай вэ? Би юутай болохыг хүсдэг вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Түүнийхээ жагсаалтыг бичих хэрэгтэй. Доод нь гэхэд 20 юмыг одоо жагсааж бичих хэрэгтэй. Тэгчгээд 5 жилийн дараа би ямар амьдралтай байх вэ? 10 жилийн дараа би ямар ажилтай байх вэ? Одоо 20 жилийн дараа би ямар хүн болцсон байх вэ гэдгийг тодорхойлно. Би нэг жишээ дурдж ярья л да. Жишээлбэл том баатам цаасан дээр одоо юутай болохын тэрүүнийхээ сонин сэтгүүлүүдээс зургнуудыг аваад хайчлаад наах хэрэгтэй. Доор нь онуудыг бичих хэрэгтэй. Тэгээд жишээ татаад ярихад одоо 20 жилийн дараа хүн 5-6 мянган хоньтой болцсон, нисдэг тэрэгтэй болцсон. Тэгээд хоньныхаа аж ахуйг нисдэг тэргээрээ дээрээс нь хараад ингээд нисэж явж болно. Нөгөө хоньны аж ахуй маань түүний түүхийн эдээр одоо ямар үйлдвэр явуулах вэ? Тэрнийг одоо тодорхой ингээд зураг мөрөгтэй бүр тодорхой. Зорилгоо нүдэндээ харагдаж сэтгэлдээ баригдахаар тодорхой болгох хэрэгтэй. Тэгээд тэр зорилгонд хүрэхийн тулд хүн олон сая үйлдэлүүдийг хийж тэр олон сая ажиллагааг биелүүлэх ёстой. Үүний тулд зорилгыг наривчлан гэдэг нь юу вэ гэхээр энэ 7 хоногт би юу хийх ёстой? Энэ сард би юу хийх ёстой? Дараагийн жил би юу хийцэн байх ёстой? 5 жилийн дараа би юунд бүтээсэн байх ёстой? 10 жилийн дараа би юунд төрсөн байх ёстой? 20 жилийн дараа би ямар хүн байх ёстой вэ гэдгээ одоо тодорхойлж бичнэ гэсэн үг. Тэгээд зорилго маань одоо энэ 7 хоногоос нэггээр хэлбэл өнөөдрөөс яг одооноос эхлэх ёстой байхгүй. Мэдээж тийм зорилго тавьсан хүнд хамгийн түрүүнд толгой хэрэгтэй. Сэтгэл мэдээж заавал хэрэгтэй, хамгийн чухал хэрэгтэй. Хувь хүний дисциплин, сахилгаттай эзрэх хэрэгтэй. За, та клуб байгуулсан байсан. Өчигдөр өнөөдрийн сургалт юу болсон бэ? Талаар мэдээлэх байхгүй юу? Тэр клуб байгуулсан, зарим залуучуудтай ярьж байгаа клуб байгуулсан. Клуб маань мэдээж ойрын болон хэтийн зорилттой гол үйл ажиллагаа нь юу вэ гэхээр хувь хүний хөгжил, эдийн засаг санхүүгийн хөгжил гэсэн тийм зорилттой тавьсан. Байгуулсан. Ямар нэгэн шинэ юм байгуулахдаа заавал их бага хэмжээгээр элдэг бэрхшээлүүдтэй тулгардаг. Тэгэхээр өчигдөр өнөөдрийн сургалт яасан бэ гэхээр нэгдүгээрт одоо хагас бүтэнсээ өдрөөсөн хүмүүс амрыг гэж бодсон баг. Хоёрдугаарт зарим хүмүүс манай клубыг ойлгоогүй баг. Тэгээд мэдээж сургалт өчигдөр өнөөдөр болоогүй. Гэхдээ энэ бол миний хувьд ямар нэгэн шинээр байгуулагдсан юм их бага хэмжээгээр бэрхшээлүүдтэй тулгардаг. Тийм болохоор энэ бол одоо хэвийн үзэгдэл гэж бодож байгаа. Энийг мэдээж цааш нь төвшөө сайжруулад боловсрон болгоод ажиллана гэж бодож байгаа. Монгол улс ер нь ардчилсан болсон мөн үү? Уучлаарай. Монгол улс мэдээж ардчилсан улс. Үүний баталгаа нь яг юу вэ? Ер нь ардчлал гэдэг ухагтхан болвол хүн төрлөختний түүхэнд тодорхой хугацаанд хөгжиж эхэлсэн. Жишээлбэл одоо эртний Грекээс хөгжиж эхлэв. Тэгээд Ромын эзэнт улсын үед Сенат, Ромын Сенат гэж ирсэн. Тэгээд сүүлдээ Францын хувьсгал гарсан. Иймэрхүү шатаар ардчлал хөгжсөн. Манай Монгол улсын ардчлал мэдээж сүүлийн 25 жил тэмцэж ирээд хөгжиж байгаа. Баталгаа нь юу вэ гэхээр бид нар манай монголчууд 25 жил зөвхөн ардчлалыг хөгжүүлэхийн төлөө анхаарлаа төвлөрүүлж тэрний төлөө тэмцсэн. Гэтэл бат бэх ардчлал маань
заавал бат бэх эдийн засагтай холбоотой. Ардчлалаа зөв бөгөөд бат бэх хөгжүүлэх гэж бодож байгаа бол мөн ялгаагүй параллел эдийн засагтай бас анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Түүнийг хөгжүүлэх ёстой. Энэ ямар учиртай вэ гэвэл ардчлал эдийн засаг гэдэг хоёр маань ихэр ах トゥ хоёр гэсэн. Одоо ихэр байх нь шүү дээ. Тэр нь ямар учиртай вэ гэхээр бат бэх одоо суур сайтай ардчлалтай байхын тулд бат бэх өндөр хөгжсөн эдийн засагтай байх ёстой. Гэтэл бид нар 25 жил зөвхөн ардчлалтай анхаарлаа төвлөрүүлээд эдийн засагтай анхаарлаа бол бага төвлөрүүлсэн. Эдийн засаг маань юугаар бол зүгээр урсгалын маягаар хөгжсөн гэсэн үг. Одоо бид нарын хийх ёстой гол даалгавар ажил маань юу вэ гэхээр хүн болгоны миний чиний бид бүгдийн гол даалгавар юу вэ гэхээр бид нар эдийн засгаа хөгжүүлэхийн тулд бүхий л анхаарлаа хандуулж бүхий л ажиллагаагаа дайчлах ёстой. Үүний тулд жишээлбэл манай Монгол улсын онцлог тохирсон юм юу вэ гэхээр стартапуудыг үүсгэх ёстой. Стартапуудыг түүнийг зөв ойлгож зөв суурийг тавих ёстой. Тэгээд сүүлдээ стартапууд маань нийлээд одоо 1-2 стартап байж болно, 3-4 стартап байж болно. Жижиг дунд үйлдвэрлэл орох ёстой. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжих тусмаа хүмүүсийг ажиллаар хангана гэсэн үг. Энэ олон одоо орон нутгийн болон хот суурин газрын олон ажилгүй залуучууд ажилтаа болно гэсэн үг. Мэргэжил эзэмшин гэсэн үг. Ингэснээр технологи хөгжих шаардлагатай болно. Технологи хөгжихээр үйлдвэрлэл юм уу хийж байгаа үйл ажиллагаа тэр аж ахуйн нэгжийн чанар сайжирна гэсэн үг. Ингэжээж эдийн засаг маань хөгжинэ. Эдийн засаг сайн хөгжих тусмаа ардчлал маань бат бэх болно гэсэн үг. Тийм болохоор одоо бид нар эдийн засгийнхаа үйл ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлж түүний төлөө шаргуу ажиллах хэрэгтэй. Хүн бүхэн амжилтанд хүрэхийг хүсдэг. Ер нь энэ амжилт гэж яг юу хэлдэг вэ? Амжилт бол түрүү чи миний зарлалт ярьсантай нэгт уялдаа холбоотой гэж үзэж байна л та. Амжилт гэдэг маань бүх амьд организмд хэрэгтэй. Амжилт маань жишээлбэл ургамалд хэрэгтэй, амьтанд хэрэгтэй, мэдээж хүнд хэрэгтэй. Ургамал амжилттай байж өнгө зүсээ алдахгүй гой сайхан өнгөтэй ургана гэсэн үг. Амьтан мөн ялгаагүй амжилттай байж үр төлөө үлдээн хоол ундаа олж идэн түүний төлөө тэмцэн гэсэн үг. Түүнтэй адилхан хүн амжилт хэрэгтэй. Зарим хүмүүс одоо нэр төрийн амжилт хэрэгтэй. Зарим хүмүүс одоо эд хөрөнгийн амжилт хэрэгтэй. Зарим хүмүүс одоо соёл боловсролын амжилт хэрэгтэй. Гэх жишээ. Яг тэрүүнтэй адилхан хүмүүс бас амжилтыг өөр ойлгож боддог. Нэг хүн бол за одоо надад нэр төр хэрэгтэй гэж бодож болно. Нэг хүн одоо надад одоо тамирчин байх юм бол би одоо амжилтанд хүрэх хэрэгтэй, тэмцээнүүдэд орох хэрэгтэй. Тэгжээж өөрийгөө тодорхойлно гэж бодох хэрэгтэй. Боддог байх жишээтэй. Зарим хүн бол одоо сайхан боловсралтай болчихоор өндөр цалинтай ажилд ороод энэ бол амжилт гэж үзнэ. Миний хувьд амжилт юу вэ гэвэл хүн мэддэг чаддаг юм сурсан юм бусдад түгэх хэрэгтэй. Бусдад түгээдэг чадвартай байх хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо хүн өөртөө байгаа эерэг болон хамгийн сайхан тэр юмыг дэлгэрүүлж түгээж нэгүгээр хэлээд тэр эерэг вирусыг бусдад тараах түгэх тийм чадвартай хэрэгтэй. Тэр бол миний хувьд амжилт гэж би ойлгоно. За баярлалаа. Зүгээр.